Улаанбархны вакцины Монголд нэвтрэхээс өмнө хүүхдүүдийн эмдэгдэл гамшигын түвшинд хүрсэн байсныг эргэн санах цаг ирээд байна. Улаанбархан нь улаан тууралд гараад бурхан болно гэх нэршил бөгөөд вакцины гарч дарахлаа нялхсын дунд тогтсон хэдий ч нас баралт байсаар байгаа нь худал мэдээллээс үүдэж байгааг анхаарах шаардлага үүссэн байна. Худал мэдээллийн хор уршгаар 7 хүүхэд эндсэн бөгөөд өнөөдөр 2 хүүхэд нэн хүнд гэсэн онцтойгоор халдвар судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байна. Вакцины найдвартай юм уу гэж байгаа. Энэ вакцины худалдаа авалтыг бид ЮНИСЕФ буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн сантай хамтарч хийдэж штэ. Энэ яаж хийдгүү гэхээр дэлхийн хамгийн шаардлага хангасан сайн вакциныг боломжийн үнээр аваад тэгээ 160 гаруй оронд энэ вакцины найдвартай шүү та бүхэн авч болно гэд өгөөд тэгээ Монгол Улсын засгийн газар худалдаж авдаг байхгүй юу? Шууд үйлдвэрээс нь авах юм бол энэ чинь цөөхөн тоогоор авахлаар асар их үнэтэй бол. За ингээд боломжийн үнээр үйлдвэрлэгч нь нөгөө үйлдвэрлэлийн стандарт сайн стандарт хангасан тээвэрлэлт нь градусыг хямдчихсан Монголд орж ирээд бид хадгалдаг температур нь байнга өдөр тутам цагаар температурыг хэмжиж яадаг. За тэгээ 600 цэг дээр вакцина өгөөд тэр нь дандаа сэрүүн хадгалдаг ийм нөхцөлд хадгалж байгаад вакцин хийж байгаа шүү. Тийм учраас вакцинд одоо итгэж болно. Сөрөг мэдээллүүдийг ямар зорилготойгоор ер нь тарааж авах шиг байна. За ерөнхийдөө вакцины талаарх сөрөг мэдээллүүд бол их сурвалжин тодорхойгүй. За мэдээж мэдээлэл өгж байгаа хүмүүс бол хинбэ гэдгийг тодорхойгүй хүмүүс өгж байгаа. Тэгэхээр орчин цагт бол бид их сурвалжин тодорхой, нотлогоотой, баталгаатай мэдээллийг аваад одоо боломж нь бүрдчихсэн ийм нөхцөлд ажиллаж амьдарч байгаа учраас эрүүл мэндийн салбар, за эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдээс нотлогоотой мэдээллийг их сурвалжин тодорхой ийм мэдээллүүдийг авч шийдвэр гаргах нь бол зөвөө гэж бодож байна. За ерөнхийдөө вакциныг одоо дашаа мэдээллийг түгээж байгаа хүмүүс бол одоо нотлохонд тулгуурлаагүй худал мэдээллийг одоо ингэж сошиалоор цацаж байгаа нь бол буцаад энэ сэргийлэгдэх боломжтой байсан халдвар төвчнүүдийг тархахад бол маш одоо хүчтэй нөлөө үзүүлэх ийм эрсдлүүд бий болж байгаа учраас иргэд олон нийт маань эмч эмнэлгийн одоо мэрэгчлэтнүүд эрүүл мэндийн салбарынхаа өгч байгаа мэдээллийг бол хүлээж авч шийдвэрээ гаргахад чухал. Улаанбархан өөрөө эдгэрдэг өвчин учраас дархлаажуулалтанд хамруулах хэрэггүй гэх агуулгыг сошиал орчинд тараах иргэд ч мөн байна. Хармаасын судалгаагүй тарааж байгаа мэдээлэл хүүхдийн амь насаар хэмжигдэж байгаа тул цаашдаа уг асуудалд цагдаагийн ерөнхий газраас анхаарал хандуулан нийтийн дархлааг хамгаалах ажил хийгдэх шаардлага үүссэн байна.